Улс орон эдийн засгийн хямралаа даван туулах гэж хууль эрх зүйн орчноо өөрчлөн бодлогоо шинжилж байгаа энэ цаг үед эсрэгээрээ гамшигын нөхцөл байдал эдийн засагт урьдчилан төлөвлөгөөгөө хохирол учруулж байна. Энэ бол шүлхий. Уг нь манай улс 2018 онд 61,500 тонн мах экспортлохоор төлөвлөсөн. Гэхдээ энэ зорилго биелэхгүй байх нөхцөл байдал үүсэж байгааг мэрэгжилтэнд хэлж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 12 аймгийн 33 сумд шүлхий өвчний голомт бүтгэгдээд байна. Энэ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шүлхийн голомт 3 дахин нэмэгдсэн тоо баримт юм. Үүнтэй уялдаад зөвхөн өвчнөөр хоригдсон малын нөхөн төлбөрт татврын мөнгнөөс 6 тэрбум төгрөг төлөхөөр хүлээгдэж байгаа юм. Устгалд оруулж байгаа малыг зах зээлийн дундаж үнийн 90%-тай тэнцэх хэмжээгээр үнэлэн нөхөн төлбөрийг малчтад олгодог. Ер нь энэ онд шүлхий малын гоц салбарт өвчнийг дарахад 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бол эхний 3 сарын байдлаар 4 тэрбум буюу талаас илүү хувийг зарж чадгана.